А, Б үзэгдлүүдийн хувьд А-гийн явагдах магадлал нь 3.1, Б-гийн явагдах магадлал нь бас 3.1. За харин нэгдлийнх нь явагдах магадлал нь 3.2 гэж өгөгдсөн бол дараах өгүүлбэрүүдийн аль нь үнэн бэ? За энийг 1, 2, 3, 4, 5 гэдээ орлож. За нэгдүгээрт хэрвээ А, Б-гийнх нь нэгдлийн магадлал нь тус бүрийнхээ магадлалын нийлбэртэй тэнцүү байх юм бол А, Б гэсэн үзэгдлүүдийг нийцгүй гэж нэрлэдэг. Нийцгүй буюу зэрэг явагдах боломжгүй гэсэн үг. За манай бодлогын хувьд бол энэ нь 3.1 байгаа. Бас энэ нь 3.1 байгаа. Энэ нь болохоор 3.2 гэж өгсөн. За энэ хоёрын нийлбэр нь энтэй тэнцүү байгаа учраас манай А, Б үзэгдлүүд нийцгүй байх нэ. За дахиад цааш нь үргэлжлүүлье. Бид нэр нэгтгэн зайлуулах зарчим буюу А, Б-гийн нэгдлийн магадлалыг олохдоо тус бүрийн магадлалыг нэмээд огтлолцлынхын магадлалыг хасч олдог. За тэгэхээр манай нийцгүй үзэгдлүүдийн хувьд бол энэ хоёр нь тэнцүү байгаа учраас энэ шагаар бодогдсон хэсгүүд нь тэнцүү байгаа учраас энэ хэсэг нь тэг болно гэж гарч байна. Тэг. За энийг нь дараагийн хэсэгтээ ашиглана. За хоёрдугаарт нь А, Б үзэгдлүүдийн зэрэг явагдах магадлал нь тус бүрийнхээ магадлалыг үржигчтэй тэнцүү байх юм бол энийг бид нэр үл хамаарах гэдэг. Үл хамаарах. А, Б үзэгдлүүдийг үл хамаарах үзэгдлүүд гэж нэрлэнэ. За тэгэхээр яг энэ бодлогын хувьд бол энэ нь тэг гарсан байгаа. Нөгөө хоёр нь болохоор 3.1 бас 3.1 байна. Энэ хоёрын үржүүд тэнцэхгүй байгаа учраас үл хамаарах биш болж таарна. За нөгөө талаас бол хамаарах гэсэн үг. За ихэнх ном зохиол дээр бол хамаарах гэхгүй үл хамаарах биш гэж явдаг. За хамаарах гэсэн ч болно. За тэгэхээр яг манай энэ бодлогын хувьд бол 2 ба 4 нь үнэн байх нэ. За бодлогыг жоохон өөрчлөөд үзье. За жишээлх юм бол энийг 4.1 болгоод энийг нь 5.1 болгоч. Биш 5.3 болгоч. Ийм тохиолдолд явах вэ гэсэн бодлого бодож үзье. За мэдээж зэрэг хэрвээ ийм болчих юм бол энэ нь бол угаасаа 5.3 байх нь байна. Харин PA дээр нэмэх нь PB-тэй тэнцэх нь үгүй гэдгээ шалгана. За энэ бол 3.1, энэ болохоор 4.1. За энэ хоёрын нийлбэр болохоор 12.7 болно. За энийг 3.4 болохгүй юм байна. Тэгэхээр 5.4. За ингэчээр мэдээж зэрэг энэ хоёр хоорондоо тэнцэхгүй байна гэдэг бол нийцгүй үзэгдэл байж чадахгүй. Энэ нөхцөл маань биелэхгүй гэсэн. Энэ нөхцөл биелэхгүй бол нийцгүй биш. Өөрөөр хэлбэл нийцтэй. За энэний хариултыг өөрөөс үг. За нийцтэй гэж гарч ирлээ. За хоёрдугаарт энэ хоёр тэнцэхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр дахиад нэг юм нэмэх юм хасч иж тэнцэнэ. За мэдээж нэгтгэн зайлуулах зарчмаа дахиад бичих юм бол энэ гэдэг бол PA дээр нэмэх нь PB хасах нь P ийм байх ёстой. За энэ нь бол 5.4. За энэ нь болохоор 3.1. Энэ нь болохоор 4.1. Тэг хасах нь P ингэж гарч байна. За эндээс А, Б-гийн огтлцлын магадлал буюу А, Б-ийн зэрэг явагдах магадлал нь 5.4-өөс хасах нь 3.1, хасах нь 4.1 боллоо. За энийг ерхий өргөд үзэх юм бол энэ 3-ын хамгийн бага ерхий хуваагдлага чинь 60 юм байна. За энэ дээр 12-оор өгнө. Энэ дээр 20-оор өгнө. Энд нь 15-аар өгөхлөөр 48-аас хасах нь 20, хасах нь 15, 60-ны 13 гэж гарч ирнэ. За одоо бүгдөө үл хамаарах юм уу эсвэл үл хамаарах биш юм уу гэдгийг шалгана.
Тэхийн тулд яах вэ гэхээр мэдээж хэрэг энэ магадлал маань энэ хоёрын үржүүртэй тэнцүү байна уу үгүй юу гэдгийг шалгана гэсэн үг. Тэгэхээр мэдээж хэрэг 60-13 гэдэг байгаа тоо энэ хоёрын үржүүртэй тэнцэхгүй байна. Тэнцэхгүй байхаар яах вэ гэхээр энэ 2 дугаар нөхцөл биелэхгүй байна гэсэн. 2 дугаар нөхцөл биелэхгүй байгаа учраас бид нэр үл хамаарах гэж хэлж чадахгүй. Тэгэхээр энэ бас хамаарах болчих юм байна. За тэгээ энэ бодлон дээр юу ойлгож авах вэ гэхээр ер нь бол энэ нөхцөл биелж явах юм бол нийцэх болно. Энэ нөхцөл биелж явах юм бол үл хамаарах болно. За энэ хоёр нь биелж гэнэ үгүй юу гэдгийг л шалгана гэсэн үг.